симфон, сонат, мөн концерт гэж бас байдаг. Тэгэхээр босод хөгжимчид зориулсан концертын төлөв хөгжимчид нэгэн уур чадвар шаардсан бүтээл байдаг. Ялангуяа классик хөгжимчид зориулсан концертууд гэх юм бол түүнд Германы романтизмын үеийн анх бичсэн Карл Мария Веберийн өмнөх хэлбэртэй яа тооцогдож байдаг. Тэгэхээр одоо та бүхэн Монголын консерваторийн нэгэн курсын оюутан мөн хүчит маань Германы хөгжмийн зохиолч Карл Мария Веберийн классик хөгжим зориулсан нэгдүгээр концертын 2-3 дугаар энийг та бүхэн санагдуулна. Монголын консерваторийн нэгдүгээр курсын оюутан мөн хүчит бид урд гэрэлт сууд